Та бүхэнд бас энэ гэгэн хөглөөний мэндийг бас өргөн дэвшүүлж байна. Тэгээд 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдсан. Иргэдийн төлөвлөлтийн хөдөлгөөний хангалтгаар хуралдаанаас шийдвэр гаргаж сумрны удирдах эрх мөндөтэй үүргийг хүлээхээр бас дэвшилтнийхээ застрагд хүсэл боломжтны дагуу өнөөдөр бас аймгийн застраг батламжилж ажил хүлээлцэх ажил бас эхэлж байгаамаа гэдэг. Миний ойлгож байгаагаар бол энэ хүндтэй хариуцлагатай ажлыг хүлээлцэхдээ там хүлээлцэхдээ гэхнээр одоо өнгөрөх ажил бол биш юм аа. Бид өхөн бас 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил төрлөө товчхон хэлбэрээр ч гэсэн ард иргэд та бүхэндээ бас танилцуулсан зүйтэй гэдэг утгаар өнгөрсөн 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд бид өхөнс нэлээдгүй болон ажил асуудлыг хийж хэрэгжүүллээ. За 2021 он бүхэлдээ дэлхийн нийтийг хамарсан цар тахлын ийм цаг үе байсан. За энэ цаг үед хөл хоройтой энэ нөхцөлд сумын онцгой комисс шуурхайштай байхын удирдлага зохион байгуулалтаа өндөр түвшинд ажилласны үр дүнд Завхан аймагт халдраа аваагүй 4 сумын нэгээр бас тодорч үлдсэн. Мөн одоо ковидын вакцины дархлаажуулалтанд 3 удаагийн дархлаажуулалтанд сумрны иргэд маань идэвхтэй хамрагдаж аймагтаа бас эхний байруудад одоо явж байсан юм. Он жилүүд бас болж өнгөрсөн. За 2022-оос 24 оны үед бол бид өхөн бас хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлөө онцгойлон анхаарч нийлээдгүй болон ажлуудыг хийж хэрэгжүүлсэнийг иргэд олон түмэн та бүхэн бас мэдж байгаа. Бид бүхэн орон нутгийн сонгуулийн үед бас тодорхой хэмжээний хэлбэрээр иргэд олон түмэнд 4 жилийн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт үйл ажиллагаатай ажил асуудлуудаа сурсааны хэлбэрээр тараасан. За цаг тухай үед орон нутгийн сонгуул байсан учраас иргэд олон түмэн маань бас ачлал өгөлгүй уншлгүй барилгүй үлдсэн зүйлүүд байдаг байхаа гэж ойлгож байгаа. Одоо бол сонгуул болж өнгөрсөн энэ цаг үед бас сумранд маань хийж хэрэгжүүлсэн ажлууд нь юу байдгийг хооштой анхаарч хэрэгжүүлэх ямар ажил асуудал байдгийг гэдгийг бас уншиж шинээр сумрын удирдах гэж байгаа энэ залуучуудаа бас санал бодлоо хийж хамтран ажиллах одоо зайлшгүй шаардлагууд байгаад байгаа гэж одоо хэлж байгаа. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд дээр 73 ажил асуудал дээр 850 сая төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангаар бид бас хийж хэрэгжүүлсэн байна. Энэ бол бас нэлээдгүй зүйлүүдийг хийж хэрэгжүүлсэний одоо үндсээр Завхан аймагт 21-22 онд 2 жил дараалан сум маань аймагт тэрүүн байр эзэлснээр бас илтгэж байгаамаа. За энэ өнгөрсөн хугацаанд төтөө сумтай холбоотой төтөө сумын бол маш олон хүмүүс төрийн алдар гавьяас хүртсэн байж байгаа. Тэгээд төтөө сумын тухайд бол ер нь төрийн албаа хаагчид нь олон жил ажиллажсэн мэрэгжлийн төвшөндөө хүрчихсэн хүмүүс байдаг. Нөгөө талаар бас сумын бүтээч хөдөлмөрчд маань ажилсаг, оюунлаг энэ хүмүүс байдаг учраас төтөө сумын ажил үйлс бас банкын одоо дэвшин дээжилж байдгаар бас илтгэж байгаамаа. Энэ чиглэлээр бол Завхан аймгийн 24 сумаас хөгжлөөр тэргүүлэх чиглэлд ажиллаж байгаа юм сум юм аа. За бид дээр хэлсэн тамга төдийхнэр бишээ бас тодорхой хэмжээнд төрийн заламж албаа хооштой банкын үргэлж явах гэдэг үүднээс сонгуул болсноос хойш одоо хоёр үе сэтгэлээр энэ хүү албыг хашиж өнөдөө хүрлээ. Одоо өнгөрсөн хугацаанд ямар ажил хийгдсэн хооштой та бүхэн юу хийж ажиллах ёстой бэ гэдэг талаас нь бас нэлээд зүйлүүдийг бас хийж байлаа. Бүх байгууллага болон захиргааны байгууллагад ажилладаг алба тасаг мэрэгжлэнгүүдээс үндсэн ажилтны холбогдолтой мэдээллүүдийг бүгдийг авч одоо цаасан хэлбэрээр та бүхэнд бас гартуулж өгнө. За энэ бол бас төгөөмөл байдаг зүйлүүд биш. Та бүхэн тодорхой хэмжээний шинэ хүмүүс байж байгаа. Тийм учраас төрийн албанд орж байгаа нэг талбар яхаа ажил үйлсээр цаасан хэлбэрээр танилцаад ажил үйлсээ хооштой хэрэгжүүлээд явах одоо бүрэн боломжтой гэж одоо үзэж энэ зүйлүүдийг бас бэлтгэсэн шүү. За одоо хийж хэрэгжүүлэх хүлээж байгаа ажил асуудлыг бол 2001 оноос хойш эхэлсэн 20 жил яригдж байгаа бүсчилсэн хөгжлийн чиглэлийн ажил асуудал өнгөрсөн одоо 24 оноос ажил хэрэг болж одоо эхэлж байна. 20 жил ярьчихсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсын хэмжээнд 91 одоо аймгийн төв сумуудыг тодорхойлсон байж байгаа. Энд бол төдөө сум Завхан аймгийн 5 сумыг хамарсан бүсийн төвээр стратегийн одоо туршилт газараар тодорхойлогдсон одоо олон жил бид өхний ярьж хэлж хөөсөлдөж мөрөдөж ирсэн зүйл маань биелэлээ болсон юм сайхан зүйл болсон гэхээр бол төдөө сумын хөгжил дэвшлэлийн үе таалга бол нэгдсэн одоо энэ он жилүүд ирж байна. Хооштой та бүхэн энийг үргэлжлүүлээд ингээд аваа явах зайлшгүй шаардлага байна гэж хэлэх байна. За хоёр дахь асуудал маань сумын хөгжлийн төлөөлөгч том баримтч байдаг. За 21 оноос улсын хурлын гишүүн Баян сайханд асуулт тавьж улсын төсөв суулгасан боловч
ковидын ажил асуудлаас болоод хасагчаад өдөө хүрсэн юм одоо том бишгэрэн төлөж байгаа. Та бүхэн бол мэдж байгаа. Засгийн газрын тогтоол гарч хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг сомгуудад хувийн хэрэгцээнд нэрэгдээд газар олохгүй гэж шийдвэр гарчихсан. Энэ бас иргэд олон түмнийг орон нутгад ирж амьдрах татаа нөхцөлийг бас хаасан ийм одоо зүйлүүд байсан. Тэгээд энэ жил инженерийн тухайд сайн удирдлагууд маань бид бүхний хүсэлтийг бас хүлээж авч 750 сая төгрөгөөр Төдий сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө тусгахаар энэ 24 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан одоо том одоо ажил асуудал юм аа гэдэг та бүхэнд бас хэлэх байна. За 3 дахь ажил асуудал нь бол сум 59 онд энэхүү сургуулийн эхэнд төвлөрснөөс хойш найдварын шугамын шинжилэл одоо үндсэндээ баг хийгдээгүй юм сум байж байгаа. Тэгээ энэ чиглэлийн ажил асуудлыг төрийн дэжигтний байгууллагууд уламжлалсны дагуу өнгөрсөн хавар улсын хурлын гишүүн эрч хүчний сайд Чойж Сөрөнгийн дэмжлэгтэй сураг төсвийн ажлууд бэлэн болчихсон. За энэ жил 25 онд бол энэхүү ажлаа хэрэгжүүлэх юм чухал одоо цаг үеэсэн. За дөрөв дэх асуудал нь болохоор 22 онд улсын хурлын гишүүн асан цэрмөнцгийн одоо санаачлагаар ард суур чиглэлийн босоо тэнглэгийн автозамын зураг төсвийг шинжилэн зохион байгуулсан. Хуучин бол баруун даваагаар асах цум гэдэг явах зураг байсныг Төдий сумын одоо соёгийн уулзур гэдэг уулзураас талуулааны урдуур тэгээд онцгойлын хэрэгсээ өөр тэгээд бороо хэрэгцэг усны улааны дөрвөлж усны даваа гэсэн чиглэлээр манай сумаар дайраг өнгөрөхөөр зураг төсөв хийгдсэн. За энэ ажлууд 25 оны улсын төсөв суулсан 159 км замыг 190 сая төгрөгөөр гүйцэтгэхээр энэ хавар одоо тендерийн ажил эхлээд хэрэгжихээр болоод байна. Үндсэндээ Төдий сум бол 3 км-ээр энэхүү босоо тэнглэгийн замтай энэ хавраас эхэлж холбогдно. Энэ бол бид насын Төдий сумын хөгжил дэвшилд оруулж байгаа маш том одоо хөрөнгө оруулалт гэж одоо үзэх хэрэгтэй. За 5 дахь асуудал нь болохоор энэ онд хэрэгжсэн 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил одоо сүрийн ажлын хэсэг бол хийгдчихсэн. За энэ оны улсын төсөв дээр мөнгө төгрөг нь бүрэн хэмжээгээр суугдчих юм бол 25 онд цэцэрлэгийн барилгын маань ашиглалтанд ороод Төдий сумд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд маань ажиллах нөхцөл бол байр савны асуудал үндсэндээ одоо бүрэн шийдэгдэж байгаа ийм одоо нөхцөлийг та бүхэндээ хүлээлгэж өгч байна. Хооштой бол сургуулийн 320 хүүхдийн А блокийн барилгын зураг төсвийг энэ жилдээ оруулж батлуулаад эх жилүүдэд барилгын ажлыг хөөцлөж бариулахаас бус зүйлийн асуудал бол их засвараас бусд нь бол одоо хийгдэхэргүй одоо ингээд барилга байгууламжтай болсныг бас та бүхэндээ хэлэхэд таатай байна. Өргөн сумыг би бас та бүхэндээ бас хүлээлгэж өгч байна. За миний зөв хувийн мөн чанарыг өгөх юм бол санхүү хөрөнгө мөнгө эдийн шундаас жоохон холхон явдаг. Тэр утгаараа бас сумаалнаас 15-6 жил удирдсан байхад гэж ойлгохтой. Энэ үүднээс ашигласан байгууллагуудын төсөв санхүүг эрүүл байхын төлөө байнгын одоо асуудал тавьж ажиллаж ирсний хүчинд одоо өргөн сумыг та бүхэндээ хүлээлгэж өгч байна. За өнөөдрийн тухайд эрүүл мэндийн байгууллага маань эрүүл мэндийн даатгалын сангаас авах нь 110 сая төгрөгийн авлагатай. За тэр авлагыг ороод ирэх юм бол 47 сая төгрөгийн эм тэгээ нэг томилтын багш зардал за нийгэм даатгалын шимтгэлийн үргээд нэг багш хэмжээний өрөө дарчих юм боломжтой байна. За бусад байгууллагууд төсвийн үржил байхгүй. Иргэдийн төлөвлөсний хурал засгийн тамга газар өнгөрсөн 5 сард засгийн газрын тогтоолоор томилтын зардал өссөнтэй холбогдуулаад төсөвд суугдаагүй ийм одоо зардлууд байсан учраас тодорхой хэмжээний одоо өөрөө хүссэн. За тэрийг сая бид өхөн бас сангийн хэмнэгдсэн зардлаас шийдвэрлэх талаас аймгийн санхүү төрийн сангийн хэлцтэй хүсэлтэд явуулж гисэн ойрын хугацаанд энэ чиглэлийн ажил асуудал шийдэгдээд ороод ирнэ гэж одоо ойлгож байгаа. За энэ утгаар авч үзэх юм бол бүх төрлийн байгууллагууд үржээлгүй ондод орно гэсэн юм ойлголттой байна. Энэ 24 онд 374.8 сая төгрөг төлөвлөснөөс одоо 12 сарын 1-ний байдлаар 361.5 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байж байна. Тэгээ нэг сарын хугацаанд нь үлдсэн дотрын орлогын төлөвлөгөө одоо жиг танган биелүүлчих бүрэн боломжтой байж байгаа. За зарим нэг одоо зүйл заалтан дээр тодорхой хэмжээний багшиг төлөвлөгөө тасалдах юм одоо нөхцөл байдал ажиллагдж байгаа. За энийг холбогдох хүмүүсийг дууж уулзаж өөрөг чиглэлж ажиллаж байна. За дотрын баг байцаагч бол ойрын өдрүүдэд байгууллагуудаар явж орлого нэмэгдүүлэх ажил дээр одоо ажиллаж байгаа. За нөгөө талаас байгууллагын холбоотой татварын зүйл залтуудыг ханган биелүүлэх талаар байгууллагын улсын байцаагчлал байгаль хамгаалагч нартай бас өөрөг чиглэлж ажиллаж байна. Тэгэхээр энэ чиглэлээр навж үзэх юм бол татварын орлогын жилд давж биелэн зөвөр 50-60 сая төгрөгөөр даваад биелжих юм боломжтой байна гэж одоо
ойлгож байгаа. За гурав дахь асуудал нь болохоор сумын орон нутгийн хөгжлийн санд энэ 24 онд 230 сая төгрөг төлөвлөгдсөн. За урд оны үлдэгдэлгээд 108 сая төгрөг. За малын тодтолгоо албадраас орох 49 сая төгрөг. Нийтдээ 387 сая төгрөгийн ажилд бүтээн байгуулалт хийхээс 271 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Одоо үлдэж байгаа 116 сая төгрөгийг үлдээж байгаа. За тэр нь одоо он дамсныг ажил бас хэрэгжих боломжгүй нөхцөл байдлаас хэрэгжээгүй бас 4 ажил асуудал байгаад байгаа. Ингээд та бүхэн зөв багслаад хэлэх юм бол өргөө сум дээр нь бас орон нутгийн хөгжлийн 116, татврын 50-60 сая гэдэг 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтанд шийдэгдэх хэрэгжлэх юм одоо санхүүг та бүхэнд бас хүлээлгэж өгч байгаа бас таатай байна. Энэхүү мөнгөөр та бүхэн иргэжлийн одоо 25 оны хөгжлийнхаа төлөвлөгөөнд тусгаад зохистой хэлбэрийн сумрандаа хэрэгцээтэй юм ажил асуулуудыг хийхэд онцгойлон анхаараарай гэдэг одоо зүйлийг бас та бүхэндээ тавьж байна. За дөрөв дэх асуудал нь хөдөөж хөө гэж одоо том салбар байдаг. Хөдөөжхон салбарын чиглэлд та бүхэндээ товчхон бас мэдээлэл хүргье. За энэ жилийн тухайд 142 цэг буюу өвлжэн дээр 163 айл өрх тэгээ 120 сая малтай өвлжөхөөр одоо ингээд төлөвлөгдөд байна. Ерөнхийдөө жил болгон засгийн газрын тогтоолоор тэгээд аймгийн засгийн албан дагалгавраар өвлжилтийн бэлтгэл ажлыг 2 чиглэлээр зохион байгуулдаг. Хөдөөж хүн чиглэл, сургууль газрын өвлжилтийн бэлтгэл ажлыг хангадаг. Тэгээд энэ чиглэлээр ажлын хэсгүүд гарч ажилласан. Зөв энэ жилийн тухайд өвлжилтийн бэлтгэл ажлыг харьцангуй одоо сайн бэлтгэлээ л гэж одоо үзэж байгаа. Сая ажлын хэсгүүд явж ажлаас дүгнэлтээс танилцуулсан байж байгаа. За энэ жил бол нийт нутгаар бол зуншлаг харьцангуй гайгүй бэлчээрийн ургамал бас тодорхой хэмжээний төвсөнд боломжтой ургасан гэж одоо үзэж байгаа. За газар тариалан эрхэлдэг аж ахуйн гэж болон айл өрхүүд маань нийтдээ 600 газар малын тэжээл тариалж 1800 тонн ногоон тэжээл хурааж авлаа. Бэлчээрийн ургамал харьцангуй гайгүй урсныг үндэслээд малчид иргэд маань 709 тонн байгалийн хатлан бэлтгэл авлаа. За 120 тонн хожир шүү бэлтгэсэн байж байгаа. За сумын аюулгүйн өсөлт бид өхөн бас тодорхой хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажилласан. За өнгөрсөн жил Ховд аймгаас татан авч төвлөрүүлсэн 700 гаруй бодол бор өвсөл байж нөөцлөр байж байна. За мөн 300 дуурт буюу 8.5 тонн улаан буудаа. За 600 дуурт буюу 15 тонн хэвэг сумын аюулгүйн нөөцөд одоо бэлтгэлээ. За энэ урд жилүүд одоо бэлтгэж байгаагүй их хэмжээгээр бид хүмүүс энэ чиглэлийн ажилд онцгойлон анхаарч ажилласан. За цаг уурын урьдчилсан мэдээллээр 1-2 дугаар сар нийт хүүтэн за цасны тухайд олон жилийн дунд хэмжээндээ байна гэдэг мэдээлэл өгж байгаа учраас өвөл болныг харьцангуй хүндэрчихгүй хаа гэж үзэж байгаа. За хүндэрсэн тохиолдолд бид өхний нөөцөлсөн нөөцчлөлийг иргэд олон том малчтай хүрэх ийм боломжоор нас хангаж үлдээж байгаа устай хүндэ хэлэхэд бас таатай байна. Өдөртөн зохион байгуулах өдөрлүүдийн төвшний сайжруулалт явж байгаа ажил асуудлууд ч нэлээдгүй байгаад байна. Тэгээ энэ чиглэлийн ажил асуудлуудыг сонцгойлон анхаарч хүний хөгжлөө одоо хандсан бодлогыг бас одоо хамт төрж ажиллах зайлшгүй шаардлагууд бас байгаа шүү гэдэг асуулт тавьжээ. Би түрүүн бас хэлсэн ерөн төрийн байгууллагууд маань ажиллах нөхцөл болцоо, байр сав, ахуй хангамжийн талаас бол боломжтой болсон доо. Одоо бүх төрлийн байгууллагууд компьютер техник хангамжаар хангалттай орчны байр савны одоо хүрэлцээ хангамж бас боломжтой байна гэдэг энэ чиглэлийн ажил асуудал бид бүхнээ шаардах асуудал одоо харьцангуй гайгүй болчихсон. За төрийн албан хаагчид хувьнаас шалтгааллах юм ажлууд санаачлагтай ажиллах юм зүйлүүд нэлээдгүй байгааг анхаарч бас ажиллах зайлшгүй шаардлага бас байна гэж одоо хэлэх байна. Ер нь аж ахуйн нэгж байгууллагууд хоёр байгууллагуудаар онцгойлон бас хойштой анхаараарай гэж ойлгож байгаа. За төвдөөсөн бол хуучин магнат тэгээд шатундах станц үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Ковидын үеэс тодорхой хэмжээний одоо доголдол бий болсон учраас Петрос одоо энэ компани бас одоо зөөврийн одоо колонкийг энд авч ажиллаад 2 жил болжээ. За бид хүн ярьж шилжэхдээ бол тодорхой хэмжээний стандартын шаардлага хангасан байгууламжтай. За колонктой ийм л одоо байгууламжийг барьж байгуулна гэж орсон. Тэгээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй. Өнөөдөр одоо манай иргэд олон хүмүүс мэдж байгаа. Петросын колонк бол зөөврийн 2 контейнертай. Тэгээд тэнд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудал, дулаан хангамжийн асуудал гэдэг олон зүйлүүд нас зөрчилдөд байгаа маа. Тийм учраас энэ чиглэл нь холбогдох
компанитай холбогдож ирэх хавраас байдаг юм уу? Барилга байгууламжийн ажлыг бас одоо бариулж шаардлага хангасан юм одоо үйл ажиллагаа явуулдаг хэлбэрлэг онцгой анхаарч ажиллах зайлшгүй шаардлага байна гэж хэлэх байна. Дараагийн нэг аж ахуй нэгж бол Төдий сумын айл өрх албан байгууллагууд бол дулаан хангамжаар хангадаг уран зохины үйл ажиллагаа одоо та бүхэн мэднэ. Ерөнхийдөө 2017 онд концессийн хэлбэрээр баригдахдаа газар шугам сүлжээг нэлээд хариуцлагагүй хэлбэрээр хийчихсэн, хяналтгүйгээр хийчихсэн ийм зүйлүүд ажиглагддаг. Тэр утгаараа бол шугамын алдагдал маш ихтэй болцсон. Одоо хоногтой 10 тонн ус алдаад ингээд манай уран зохины хэдэн хүмүүс маань яваад хүчрэхгүй байгаад. Тэгэхээр энэ чиглэлээс наваад үзэх юм бол нэлээд хүүтэрсэн цаг үед дулаан хангамжийн ажил асуудал сум орондоос хүндрэл учруулахын төлөвтэй байгаа шүү. Энэ дэр маань шинэ дамжлагч удирдууд маань онцгойлон анхаарч ирсэн. Ажиллах хэрэгтэй гэдэг ажил асуулаад тавьж байна. Тэгэд бусад одоо аж ахуй нэгж болон албан байгууллагын үйл ажиллагааг та бүхэн ажиллаа авчихад шинэлэг хэлбэрээр уулзж учраас цаашдаа одоо нэг гар мэдэн оруулаад явах бүрэн боломжтой байгаа шүү гэдэг хэлэх байна. За эсэст нь хэлэхэд бол та бүхэн маань маш тийм хариуцлага цаг үед сум орныг удирдах юм одоо эрхэм хүндтэй үргээс хүлээж байна. Учир юу гэвэл нэг жилийн дараа 2026 онд төрлөختсөн байгуулагдсны 100 жилийн ай болно. Айн асуудал үр дүнтэй болно гэдэг нь сум орны хөгжил дэвшилтэй холбоотой ажил асуудал давхар одоо хэрэгжээд явждаг байгаа. За энэ чиглэлийн ажил асуудал дээр нам хар гэж одоо үзэлгүйгээр сэтгэл гаргасан хүн болгонтой хамтарч айгаас одоо өргөн дэлгэд тэмдэглэж айг зөвхөн одоо баяр наадам уралдаан тэмцээнээр хязгаарлахгүйгээр өгсөн ажлуудаа бүтээн байгууллагуудаа хандуулж их зайлшгүй шаардлага байгаа. Тийм учраас 25 онд бол та бүхэн бол ойтой холбоотой маш олон ажил асуудлуудаа төлөвлөж хийж хэрэгжүүлж эхлэх зайлшгүй шаардлага байгаа. За миний бодож байгаагаар бол он гараад зохион байгуулах хороогоо байгуулаад салбар комсуудын одоо бас албажуулаад ажилд нь оруулаад хийх ажлын төлөвийг нь гаргуулад ханд мөнгө цуглуулах, хөрөнгө оруулалт татах ийм ажлуудаар зөвхөн удирдлагууд яваад байх биш. Ажил одоо өөрийн хувьд хариуцлага хүлээж байгаа хүн болгондоо үүрэгжүүлж ингэж ажиллах зайлшгүй шаардлага байгаа шүү гэж одоо хэлэх байна. Тэгээд сум орны маань хөгжих үе таалга нэгдсэн гэдгээс та бүхэнд түрүүн бол хэлсэн. Монгол улсыг хөгжүүлэх 91 одоо стратегийн төвийн нэгэ төвтэй сум одоо баталгаажсан байж байгаа их хурлаар ороод үндэсний одоо хэмжээний хүрээнд шийдэгдсэн ажлууд болж байна. Хоёрт нь бид бүхэн бас сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болно гэдэг бол хөгжлийн одоо тал юм аа гэж одоо ойлгож байгаа. Тийм учраас ийм хоёр ажил дээр үндэслээд сум орноо хөгжүүлээд хүн ардынхаа ирүүлэг сайн сайхан төлөө одоо хамтраад маш олон зүйлийг хийж хэрэгжүүлнэ гэж одоо итгэж байгаа. За хамт олон өглөөний мэндийг бас хүргэе. За 24 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдсан иргэдийн төлөөслийн хурлаас нэрэн дэвшиж холбогдох газрууд болон аливтай тэмцэх газарт ашигласан сургуулийн мэдээлэл явуулж тэрний хянагдаад дээд хитмэл сэтэр буюу аймгийн сэтэр шинээр төвтэй сэтэрээс баталсан дагуу ажил үйлдэх үйл явц өнөөдрөөс өрнөж байна. Тэгээд дараагийн асуулт нь болохоор та бүхэн өөрөө байраар орж ажиллах нөхцөл байдал тэгээд ажлуудтай нас товчхон ч гэсэн танилцсан. Тэгээд их чухал ийм хариуцлагатай үед томдогдож байгаа хүмүүстээс ажлын амжилт хүсэж байна. За хариуцлагатай чухал үе гэдэг бол та бүхэн мэдж байгаа. Төлөвлөсөн байгуулагдсан 100 жил одоо 1 жилийн дараа болох гэж байгаа учраас маш их ажлууд бид бүхнээс хүлээж байгаа. Тэгээд энэ дээр бас одооноос онцгойлон анхаарч наривчилсан төлөвлөгөө ажлын хэсгүүдэд байгуулж ажилдаа одоо шуурхал орох зайлшгүй шаардлага байгаа гэж одоо хэлэх байна. Тэр нь өгсөн ажлууд хийгдсэн тохиолдолд сум орны ажил яг тэр хэмжээгээр хийгдэж явна л гэж одоо ойлгох хэрэгтэй л гэж мэдэж байна. За ерөнхийдөө ажилчдынхаа танилцуулсан тэр мэрэгсэн төлөвлөгөөд ер нь хангагдаж байгаа л гэж үзэж байна. Зөв өнгөрсөн хугацаанд бол нэлээд олон тооны хүмүүс бас говьяныхаа амралтанд суусан. Зарим нэг хүмүүс бол шин залуу боловсруулагчид байгаа. Ихтэй маш богино хугацаанд үндсэн ажилдаа сурах дадлагдах юм чиглэлийн ажил асуудлаар онцгой анхаарч байгаа. Одоо ер нь тийм юм бас одоо туршлага дутуу гэж хэлэхээргүй ажлууд одоо мэддэг болсон байгаа.
Би бүрэлдэхүүнд талархаж байна. За тэгээ хамтарч бас 4 жил ажиллалаа. Нэлээдгүй олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Ерөнхийдөө энэ тухайд зөөлөн талтай байсан болов уу гэж боддог. Утга нь бол таах нэг юм сурах талаас нь их аяд зөөлнөр л одоо 4 жил ажиллалаа да. Одоо шинэ удирдлагууд ямар арга барилтай ажиллахыг би бол мэдэхгүй. Ямар ч байсан миний дөрвчгийн хэлсэнчлэн давл үг даах чадвартай энэ хамт олон би болсон шүү гэдгээд хэлэх байна. Ингээд саруул эрдэнэ даргатай төрийн тамирыг гардуулж өгнө. За 그 та бүхэнд бас ирээдүйн мэндийг хүргэе. Ингээд энэ 2024-оос 28 он 4 жилийн хугацаанд та бүхэдтэй хамтарч ажиллах гэж байна. За тэгээ сая автган дараа бас хэлж байна. Нэлээд хариуцлагын жилүүд болох хэвээр. Тэр тундаа аж ахуйн чиглэлийн ажлууд нэлээд хийгдэх байх гэж бодож байна. За энэ үйлдэлийг бид бүгд ярилцж байгаа, та нартайгаа ярьж байгаа. Тэр 4 дахь 5 дахь аж ахуй өдөр байдаг юм уу, 1 өдөр аж ахуй өдөр байдаг юм уу, энэ талаар нэг ажил хийх байхаа. За тэгээ би бол бас нэлээд хатуу шаардлага ярьж өгдөг хүн л дээ. Бас нэлээд төрийн хуулийг хэрэгжүүлэхэд л бол та бүдтэй хамтарч ажиллана. Шаардлагыг бас хариуцлага гэж хүлээж аваарай. Бити дарамт гэж хүлээж аваарай гэдэг бас хэлье нэг өнөдрөнд. За ингээд та бүдтэйг бол би хамтарч ажиллах болсонтой баяртай байна. За